Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчлэгийг сурталчлан, түншлэн худалдааны түншлэл тогтоох, зах зээл олгох, өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч үйлчлэгээний байгууллагууд хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилгоор Дархан аймгийн засаг даргын хамгаалын газар, Дархан аймаг дахь худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, хамтран, Дархан хотын баяр төвийн мөсийн үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ зохион байгуулж байна. Дархан түншлэл үйл ажиллагаанд байна болохоор зэрэг Дархан аймгаас 47, Улаанбаатар хотоос 18 гэх мэтийн бусдад аж ахуйн нэгжүүд, Орхон, Сэлэнг аймгаас бол аж ахуйн нэгжүүд бол идэвхтэй оролцож байна. Ингээд үйл ажиллагаа маань 9 сарын 25-наас 27-ны өдрүүдэд ингээд спортын ордонд бол 3 өдөр зохион байгуулж явагдана. Өнөөдөр энэ хөдөлмөрийн хэлтсийн үзэсгэлэн худалдаанд оролцоод байж байна. Би бол хуваараа хуучин юм сэргээд засварлаж шинэ юм дандаа тэнцэнэсээ зардаг. Хоньны ноос нь идэл болохоор биед их хэвтэйхэн өмсгөд их дулаахан. Тийм хүний биеийн хэмжээгээр сунж агшдаг тийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэд хуучин идэллийг болохоор нэг ноолуурын идэллийг болохоор бид нэр эргээгээд буцаага цаахан янзалж сэргээн засварладаг. Дашрамд дуртахад Дархан хотын баяр төвийн мөсийн түншлэл 2015 үзэсгэлэн худалдаа аймгийн спортын ордонд 9 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.